сайн байцгаана уу? Дипломистерын сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Дипломистераас явуулж байгаа подкаст болонгийн маань дараагийн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд магадгүй манай подкастыг анхлан сонсож байгаа хүн байх юм бол манай подкастын хувьд за магистр доктор тэр дундаа талаан асуудал суралцж байгаа оюутнуудаа зориулаад судалгааны ажил хэрхэн бичвэ, дипломын ажил хэрхэн бичвэ гэсэн сэдвийн хүрээнд за өмнөх уршигтай доктор профессортай ярилцдаг тэднээс зөвлөгөө авдаг байгаа. За тэгэхээр энэ удаагийн дугаар маань өмнөх дугаараас арай жоохон онцлогтой. За юугаар онцлогтой юм бэ гэхээр магадгүй сургуулаа төгсөөд тийм ээ амжилттай сургуулаа төгсөөд ажлын байран дээр гарах гэж байгаа оюутнуудаа зориулаад за өөрийгөө хэрхэн яаж одоо бэлдэх вэ? Тухайн ажлыг горлохдоо юун дээр илүү анхаарах вэ гэх мэт сэдвийн хүрээнд ярилцах зорилготойгоор бол таван богд группийн хүний нөөцийн сонгон шалгаруулалтын менежер Гамбат авахтай ариун заяаг урьж оролцож байна. За тэгээд сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Энэ хүү подкастт намайг урьж оролцуулсан та бүхэнд болон өнөөдөр сонсож байгаа нийт оюутнуудаа энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа. Тэгээ бидний бас урилгыг хүлээж аваад өөрийнхөө мэдих зүйлээс тийм ээ хуваалцъя гэсэн шинэ хүсэлтэй байсан танаас дахин баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ та өөрийгөө манай сонсогчдод авчхаа бас танилцуулаад ажил мэргэжлийнхаа бас туршлагаас хуваалцаач гэж хүсэж байна. За намайг Гамбат авахтай ариун заяа гэдэг боловсролын хувьд бизнесийн удирдлагын бакалавр болон магистр үүндээ мэргэшээд хүний нөөцийн менежментээр төгссөн. За тэгээд ажлын туршлагын хувьд гэх юм бол өнөөдрийн хүртэл нийт хүний нөөцийн салбартаа 3 жил ажиллаж байна. За ер нь бол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа үйлчилгээ гэх мэтчлэн салбарын ажилласан байна. Сүүлд бол 5 богд группийн сонгон шалгаруулалтын менежерээр ажиллаж байна да. Одоогор бол 2020 оны 7 сараас хойш хүүхд тасрагч хүлээндээ байгаа. За баярлалаа. Тэгэхээр 5 богд групп гэдээ ярихаар бол манай монголчууд бүгдээрээ маш сайн мэдж байгаа бах. За Монголд төлөөлөл томоохон групп компаниудын нэг бол байгаа. За мөн дээрээс нь KFC гэх мэт бол глобал брендийг анхлан одоо Монголд оруулж ирсэн гэдгээр хүмүүс сайн мэддэг байх гэж бодож байна тийм ээ. За тэгээ ажилчдын хувьд ч гэсэн 12,000 гаруй ажилтнтай гэх мэт маш том цараар хүрээдэг компани байгаа шүү дээ. За тэгэхээр та 5 богд группт ажиллаж байсны хувьд за хамгийн эхлээд нь тийм ээ 5 богд группийн одоо ажилд орох процесс тийм сонгон шалгаруулалтын явцаас эхлээд нь танилцуулаач ээ. За ерөнхийдөө бол ажилд авах шат процесс бол нийтлэг компаниуд дээр ер нь ойролцоо. Тэгэхээр жишээ олгоод группийнхаа танилцуулъя. Ер нь бол эхний ээлжинд мэдээж анкетын шалгаруулалт хийгдэнэ. Анкетын шалгаруулалт тэмцсэн хүмүүс маань за эхний шатны ярилцлаганд өргөддөг байгаа. Эхний шатны ярилцлагыг бол мэдээж сонгон шалгаруулалтын менежер маань хийн. Шаардлагатай тохиолдолд бол нэгжийн удирдлагуудтай хамт хийн л дээ. За ингээд ярилцлагаасаа шалгарсан тохиолдолд дараагийн шатанд бол мэргэжил ур чадварын шалгалтанд ордог байгаа. За тэгээд тухайн албан тушаалын тушаалын зэрэг дэв тэрнээсээ шалтгаалаад хэдэн шатны шалгалт авах уу, ямар чиглэлийн шалгалт авах уу гэдэг нь бол нарийн заагдаад явна. Хэл шаардах уу, за мэргэжил ур чадварын хувьд тэр хүн маань одоо юу гэдэг ямар ур чадварын ямар төвшний ажлын байр байна. За мэдээж одоо менежерс дээш зэрэгл болохвол одоо шийдвэр гаргалт ч юм уу удирдах ур чадварын зам мэргэжлийн гэх мэтчлэн шалгалтууд нь салуулаад явна л да. За шалгалтнаас бол тэмцсэн тохиолдолд дараагийн шатны буюу 2 дахь шатны ярилцлаганд өрнө. Энд бол нөгөө илүү шийдвэрлэх илүү тухайн компани удирдах албан тушаалын хүмүүстэй уулзах байгаа. За энэхүү уулзалтаасаа бол мэдээж тэнцлээ гэсэн одоо үр дүн гарлаа гэхэд дараагийн шат нь бол тухайн хүнээсээ өмнөх газрын ажиллаж байсан газрын тодорхойлтыг авдаг reference check гэж ярьдаг шүү дээ. За энэ маань окей байх юм бол ерөнхий одоо саяны сонгон шалгаруулалтын үе шатуудын эцсийн дүнд шийдвэр гардаг байгаа. За шийдвэр нь тэгээд ажлын санал энэ хүнийг ажилд авъя гэсэн шийдвэр гарах юм бол ажлын саналаа бэлдээд тухайн хүн рүү мэйлээр ямар хэлбэрээр явуулах боломжтой тэр хэлбэрээр нь магадгүй тэр хүн биеэр ирсэн бол цаасан хэлбэрээр нь ч юм уу ямар ч байсан ажлын саналыг албан ёсоор мэдэгддэг байгаа. За тэгээд тэрхүү санал дээр бол мэдээж ажил хизээ эхлэх үү, ямар цалин хөлстэй, ямар нөхцөлтэйгээр ямар ажлын үүргийг энэ хүнээр гүйцэтгүүлэх гээд байгаа вэ гэдгээ бол маш тодорхой бичээд тухайн хүндээ саналаа танилцуулдаг. За ингээд саналыг хүлээж авах юм бол ингээд ажилд ороход бэлэн болж байна да.
За сонгон шалгаруулалтыг явуулж тухайн одоо горилж байгаа ажлын байрнаас хамаарат ур чадварын шалгалт гэж байдаг гэж хэлсэн байгаа. Жишээлбэл одоо энэ дээр ямар шалгалт байдаг вэ? За одоо жишээ нь одоо менежерээс доош төвшнийхэнд бол бид нэр магадгүй одоо юу гэдэг те тухайн хүний хувь хүний ерөнхий шалгалт авагддаг л да. За мэргэжлийн ур чадвар шалгалтууд бол одоо менежер болон түүнээс дээш төвшний шалгалтуудад одоо тухайн илүү нарийн мэргэжсэн тавьдах шаардлага байгаа учраас тэрнийхээ дагуу шалгалтууд авна. За тэгээд та одоо түрүүс нэгдүгээр шатны ярилцлаган дээр болвол одоо таны хийж байгаа ажил буюу одоо хүний нөөцийн сонгон шалгалтын менежерүүд маань одоо ярилцлага авдаг байгаа гэх тийм ээ. Тэгэхээр таныг ингээ харж байхад нийтлэг хүмүүс ярилцлагандаа орж байхад нийтлэг гаргадаг одоо алдаа гэх юм уу тий тэр зүйл юу байна гэвэл та юу хэлэх вэ? За ер нь бол ярьцлага хоёр шаттай байна гэж яриад байгаа шүү дээ. Зарим тохиолдолд бол магадгүй 3 шатч байх боломжтой. Тэр хүний ажил өөрөг одоо нөгөө гүйцэтгэх хэр цар хүрээтэй ажил вэ гэдгээс нь шалтгаалаад за эхний шатны уулзалтыг бол хүний нөөцийн менежер сонгон шалгаруулалтын менежерүүд хийдэг. Энэ маань бол мэдээж тухайн хүний хувь хүнийг тодорхойлох ярилцлага болдог байхгүй юу? Хэдий тэр хүн мэдлэг туршлагатай байлаа гэд магадгүй одоо нөгөө хувийн зохион байгуулалт хувь хүн нь ер нь тэр ажлын байранда тэнцэх юм уу гэдэг анхаа шатны тэр одоо нөгөө шалгаруулалтыг хийгдэг гэсэн үг. Тэгэхээр ярилцлаган дээр хүмүүс юугаа алдаад байна? Одоо юугаар одоо юу гэдэг те тийм байна гэхээр өөрийгөө бүрэн танилцуулж гэдэг юм уу өөртөө ихтэй байдал маш чухал. Хүн өөртөө итгэхгүй бол ярилцж байгаа хүн тэр хүнд итгэхгүй шүү дээ. Тэгэхээр үнэхээр мэддэг чаддаг өөрөө энэ ажлын энэ албан тушаал дээр тэнцнэ гэж бодож байгаа бол тэр сэтгэл зүйтэйгээр өөрийгөө бүрэн илэрхийлж гэдэг юм уу тэгж ирэх хэрэгтэй л дээ. Тэгэхээр хүн ер нь өөрийнхөө чаддаг зүйлээ те өөрөө бас хүлээн зөвшөөрж авах нь их чухал юм шиг байлээ л дээ. Тэгэхээр хүмүүс маань өөртөө итгэлтэй байна гэхээр өөрийгөө дүгийлэхтэй бас жоохон баг зэргийн андуураад байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр хувь хүн талаасаа бол одоо ажлын байран дээр те өөрөө өмнө нь ямар одоо ажлын ололт амжилт гаргаж байсан, за яаж зорилгодоо хүрч байсан, за би юуг илүү бусдаас илүү чаддгийм бэ гэдгээ бол хүн өөрөө олж мэдээ түүнийг хүлээн зөвшөөрөөд тэрийгээ бас одоо бусдад итгэн үнэмшүүлэх тэр чадвар илүү бас тэр чадвар бас чухал юм шиг санагдсан шүү нэрээ. Ер нь бол хүний нөөцийн менежерүүд нэг юу гэдэг хүнийг одоо хүнтэй ярилцаад нэг анхан шатны тухайн хүний талаарх юм мэдгэдэггүй гэдэг юм уу те хүн таних бас суйртай болсон байдаг байхгүй юу? Нөгөө Монгол ардын дуу байдаг шүү дээ 5% үг нь танигдаад байна гэд тийм дуу байдаг шүү дээ. Тэр бол ер нь бол үнэн хүн ярьж эхлээл өөрөө хин бэ энэ хүний дотоод мөн чанар нь юу вэ гэдг нь бол бас нэг гадарлагдаад ирдэг учраас магадгүй хэдий нөгөө бас сайхан ярьдаг хүмүүс байна л да. Гэхдээ үнэхээр тэр хүн одоо юу гэдэг хандлага харилцааны сөрөг хэрнээ нэг л сайхан ярьсан хүн бол тэр нь ч гэсэн ялгагдана гэсэн үг. Байгууллагууд ер нь ажил гориглогчоос яг ямар хүлээлттэй байд юм бэ? Зөвхөн тэр зарын дагуу бага бичсэн тавьдсан тийм ээ. Тэр шаардлагыг л одоо ингэж хангаж ивэл болоо гэсэн хүлээлттэй байд юм уу? Эсвэл хүний нөөцийн менежерүүд маань яг ямар хүнийг илүү сонгож авдаг хандлага байдаг вэ тийм ээ? Тухайлбал та өөрийнхөө одоо арга барилаас хуваалцаач гэвэл. Ер нь сая цохос дурдлаа шүү дээ. Ер нь ямар хүнийг авдаг вэ гэхээр за чи мэдээж одоо тухайн тавьдаг шаардлага сургууль одоо юу гэдэг те туршлага юм хуримтлуулсан байлаа гэхэд чиний нэг хард скил тийм үү. Софт скил болох тухайн хүний хувь хүний харилцаа хандлага за одоо тэгээд бусад өөрөөс шалтгааллах тэр зүйлүүд чинь хэр юм бэ гэдг нь айгүй чухал байхгүй юу? Тэгэхээр одоо магадгүй одоо сургууль төгсөгчд бол за би ингээд төгсчлөө болчлоо одоо бол намайг энэ тэнд ингээд юу гэдэг тавьдаг шаардлагыг хараа за би тэнцэх юм байна гэж бодоод байдаг. Тэгэхээр тухайн хүн чинь өөрөө бас нөгөө багтаа компанида бас тэнцэхгүй байх тохиолдол байгаа байхгүй юу? Хэдий шаардлага шалгуураа хангасан ч гэсэн хувь хүний одоо юу гэдэг те хувийн зохион байгуулалт soft skill гэсэн үг тийм. Зөв хүн байх л гэсэн үг юм тийм. Тэгэхээр нөгөө нэг хандлага чухал ур чадвар чухал уу гэхээр аль нь л яг байх болчиход байна тийм үү? Аль нь байх хэвээр. Дан хандлага гэдэг одоо нөгөө ур чадваргүй хүн авчгаар ч одоо нөгөө нэг яриа байдаг те. Одоо мужанаар шүдэ янсуулж болохгүй юу гэдэг шиг. Тийм шүү дээ тий. За тэгвэл за энэ олон шалгалт тийм ээ ярилцлагыг даваад одоо ингээд яаж хийж яагаад нөгөө хүссэн ажилдаа хүссэн компанид орчлоо.
За ороод миний зорилго дуусч байгаа бол биш шүү дээ тийм ээ. Ороод би илүү өөрийгөө хөгжүүлнэ, компанида үн цэнтэй ажилтан болно тийм ээ. Компанида бас үн цэнийг бий болгоно гэх маш олон зүйл эргээд хүлээж өгдөг. Тэгэхээр тухайн байгууллагатаа тэнцээд ажилд орлоо гэхэд яг цаашаа тий удирдлагуудаа үн цэнтэй, тухайн компанида үн цэнтэй дэлгүүр ажилтан болоход яг юуг анхаарах хэрэгтэй вэ? За ер нь бол хүний нөөцийн одоо үндсэн функцүүд чинь бол нөгөө зөв хүнээ сонгож авах. За тэгээд тэрийгээ сургаж хөгжүүлэх, тогтоон барих. За тэгээ одоо нөгөө карьер өсөлт мөсөлт гэж одоо нөгөө процессын дагуу явна л та. Функцийн дагуу. Гэхдээ хамгийн түрүүнд нөгөө зөв хүнээ сонгох гэдгээр эхэлж байгаа байхгүй юу те. Тэгэхээр зөв хүнээ нэгдүгээр сонгоод авчлаа. За тэгвэл чи зөв хүнгээ сонгогдсон байгаа тохиолдолд яаж одоо ингээд нөгөө ажилтаа байгууллагатаа үнэлэгдэх үү гэдэг бол сүүлийн үед тэр нөгөө бүх нийтээр нь тогтоон байрна гэж одоо нөгөө доктортой ажиллана гэхээс илүү таленттай ажилтнуудаа илүү тогтоон барьдаг болсон байхгүй юу. Тэгэхээр чиний одоо нөгөө мэрэгжил мэдлэг үнэхээр одоо сурсан мэдсэн чинь чи туршлага хуримтлуулаад үнэхээр уур чадвар болгож чадсан байна уу? Хэрвээ чи тийм байх юм бол аль ч компанид үнэлэгдэнэ. Тэгэхээр чи үнэхээр тийм үнцэнтэй ажилтан байх юм бол чамайг тогтоон барихын тулд чамайг одоо доктортой ажиллахын тулд нөгөө нэг гой сайхан бенефит юу гэдэг те дараагийн юунуудаа боломжуудыг чамд олгох байхгүй юу компани. Тэгэхээр чамаас маш их зүйл шалтгаалж байна. Чи өөрөө нэг тийм таланттай ажилтан болж чадаагүй магадгүй компани ихгүй байна гэдэг байдлаар бол тэр чин дараагийн асуудал байхгүй юу. Тэгэхээр яг нэг жоох нийтлэг хандлага бол тийм байдаг. Тэ манай Монголд магадгүй ажиллаж байгаа одоо айлын газрын ажилтнууд маань би компанид юу өгч байгаа вэ? Ямар үнцэнд бий болгож чадж байгаа вэ гэдгээ бодхоосоо илүү тийм ээ. Миний авч байгаа цалин бага байна ч гэдэг юм уу те. Миний ажиллаж байгаа цаг нь их байна ч гэдэг юм уу те. Иймэрхүү хандлагаар хандаад байгаа юм шиг харагддаг л та. За тэгэхээр 2014 оноос өмнө бол ер нь дэлхийн нийт даяараа хамгийн нэгдүгээрт одоо цалин гэж тухайн хүнийг ажилтныг хөдөлгөгч хүчин байсан байна л да. 2014 оноос хойш бол цалин бол 3 4-дүгээрт ирэмлэгддэг болсон. Тэгэхээр нэгдүгээрт одоо хоёрдугаарт юу байх вэ гэхээр одоо тухайн ажлын маань зорилго за хинтэй ажиллахын тий удирдлагын баг тэр үнэхээр тэр ажлыг нь одоо дэмжиж хамжиж ажиллах хүмүүс мөн үү тий. За тэгээд мөн юу ордог байх нэ. Тухайн ажлын байрнаас тухайн хүнийг одоо нөгөө сэтэлжүүлэх өөрт нэг чаленж болох тийм ажлын байрууд гэх мэтлэн одоо нөгөө ресторанууд орсноороо цалин чинь 3 4-дүгээр дэлхийн нийтэд ирэмслэгддэг болсон байгаа. Тэгэхээр одоо шинэ төгсөгч хүүхдүүд маань хүртэл их гой сайхан юм хэлээл ер нь захирлын албан тушаал дээр тэдэн мянган долларын цалинтай гэж ер нь орохыг хүсдэг. Тийм байдлаар ирдэг. Тэгэхээр төгсөгч хүмүүст бол миний зүгээс хэлэхэд эхлээд чи маань ямар нэгэн компанид ороод магадгүй боломж нь айхан болоо чамааг илүү өсөж дэвших тэр компани нь одоо юу гэдэг те одоо компани алсын хараа зорилго нь юу байна? Хамт олонны уур амьсгал удирдлага юу вэ те? Өсөж хөгжих боломжийг бас хараад магадгүй цалин дундаж байлаа гэхэд ирээдүйн үн цэнийг чамд авчирч өгөхөйц компани мөн байна уу гэдгийг нь хараад орвол зүгээр юм болов. Тэгэхгүй одоо юу гэдэг тэгэхгүй шууд л одоо нөгөө цалингаа ч юм уу өөр бусад ийм нөгөө жижиг субъектив зүйлдээ анхаарал өгдөг байхгүй юу? Эхлээд тэр үнцнийг бий болох хэрэгтэй тий өөрсөндөө. Би өөрөө ийм боломжтой нөөц бололцоотой хүн юм а гэдгээ өөрөө эхлээд нь сураад ойлгож аваад түүнийгээ босод таниулах нь биш тийм ээ. Тий. Тэгээд нөгөө Америкт нэг ийм явдал болсон байсан. Нэг залуу байгаа юм а залуухан залуу. Тэгээд тухайн компанид 5 жил ажилласан юм байна. Тухайн жил 5 жил ажиллаад за тэгээд өдөр болгон яг л нэг ажлаа хийдэг гинэ. Ямар ч одоо шинэ зүйл сурах зүйл байхгүй. Тэгээд тэр залуу болохоор компани шүүгүүд өгсөн байсан. За шүүгүүд өгсөн үндэслэл нь болохоор би энэ компанид орж ирээд 5 жил болохтой шинэ зүйл ерөөсөө сурсангүй гэдэг ийм үндэслэлээр компанид шүүгүүд өгсөн байсан байхгүй. Тэгэхээр нөгөө нэг эндээс тухайн хүн бол мэдээж өдөр болгон тогтмол ажиллаа хийгээд явж исэн ч гэсэн авдаг цалингаа хангалттай аваад явж исэн байж таараа тий. Тэгэхээр тэр хүн маань юу ойлгосон байна вэ гэхээр надад өнөөдөр авж байгаа энэ мөнгнөөс илүү би илүү сурч хөгжих нь чухал юм байна гэдэг тэр маань илүү чухалчсан байж тий. Яг зөв. Тэгээд тэр шүүхүүд өгдөг гэдэг бас өөрөө бас айгүй тийм биднийхээс бол шал өөр үзэлтэй хүмүүс байгаа даа зээлтчихгүй тий. Тий, угаасаа нөгөө орон орны тий онцлог
байдал мэдээж байна л да. Америкийн тухайд бол нөгөө ярьдэн шүү дээ. Хүн үйлдвэрлэл гэж ярьдэн шүү дээ. Одоо юу гэдэг үйлдвэрлэл нь хүртэл маш маасаар хийгддэг тийм учраас нэг хүн ажилд орлоо гэхэд одоо тэр үйлдвэрийнхаа нэг одоо деталь хэсгийг одоо өдөржин л одоо ингээд тавчаа ойдог бол тавчаа оёол ингээд суух нэ шүү дээ. Нэг талаараа хөдөлмөрийн хүн үйлдвэрлэл гэж ярьдаг байхгүй юу? Тий, нэг л юм ингээд хийгээд байдаг. Монголын хувьд бол манад тийм маасаараа үйлдвэрлэлүүд хийдвүлээ. Тэгж олон мянгаар нь гаргачлаа гэхэд зах зээл маань ямар вүлээ? Ер нь бол Монголын хувьд бол зах зээл жижиг, хөдөлмөрийн зах зээл гэсэн жижиг учраас бид нар аль болох одоо юу гэдэг гол албан тушаалууд дээр мэдээж key ажлын байрууд дээр талентэд тийм хүмүүсээ л тавих хэрэгтэй. Тэгэхээр яг одоо яг улсынхаа одоо хөгжлийн явцаас хамаач гэх юм нэг юм баг зэргийн ялгаа байгаа даа тий. Жишээлбэл одоо манай одоо энэ Солонгос гэх юм бол яг л 5 хүн анханасаа орж ажиллах ёстой тийм 5 бүтцийн ажил байсан бол яг л 5 хүнийг олж яд ажилладаг байх юм бол Монгол жишээлбэл нэг хүн аяга олон төрлийн ажил одоо даатгах ч юм уу тий олон төрлийн ажил хийх шаардлага ажлын байрны хүч нөөц бололцооны бас харьцангуй хөгжин одоо өндөр хөгжсөн улсуудыг бодвол арай бага байдаг баг тийм ээ. Ер нь бол компаниас янз бүр. Жижиг компаниуд бол мэдээж одоо нэг хүн олон зэрэг ажлуудаа хийн. Том компаниудын хувьд бол мэдээд ажил нь их гэхдээ нэг юмаа дагнаач ч юм уу те. Тэгж бас ажиллах ажил болдог. Одоо жишээ нь тухайлбал би өөрийгөө одоо жишээ авахд бол жижиг дунд компаниуд дээр бол би хүний нөөцийн менежер гэдэг бүх функцээ хариуцаж ажилладаг бол Тамбогд группийн хувьд бол одоо томоохон групп компани те 12,000 ажилтнтай гэх мэтчлийн томоохон групп компанийн хувьд бол толгой компани дээр бид нар хүний нөөцийн функц болгоно дагнсан хүмүүс байдаг байхгүй. Одоо би жишээ нь бол группийн хэмжээний сонгон шалгаруулалтыг хариуцаад ажилладаг гэсэн үг. Дараагийн хүн маань одоо юу гэдгийг сургалт хөгжил гэх мэтчлийн ингээд илүү нарийн мэрэгшээд ингээд ажиллаа явдаг гэсэн үг байхгүй юу? За Biz Network гэх ажлын зар байдаг тий одоо гайгүй компаниудын ажлын зарыг голдуу тэн дээр тавьсан харагддаг л да миний яг өөрийн мэдж байгаагаас бол за тэгээ бид тухайн компаниудын вебсайт дээр нас тавигддаг л ах тийм ажлын байрны зарууд маань за ингээд ажлын байрны заруудыг харахаар одоо миний хувьд одоо би Солонгос улсад магистр төгсөөд одоо доктортой суралцаад одоо төгсөж байгаа байхгүй юу за ийм одоо бас энгийн нэгэн дундаж боловсролыг бодвол тийм ээ арай жоохон дээгүүр боловсроод явж байгаа миний нүдээр харахад хүртэл Солонгосын одоо биш Монголын тэр компаниудын ажлын байрны зарны тэр шаардлага бол асар өндөр харагддаг байхгүй юу? Тэгэхээр маш олон төрлийн чадвар, дээрээс өндөр мэдлэг боловсрол, тэгээ дээрээс нэмээд олон жилийн ажлын туршлага бол ингээд бичсэн байдаг. Тэгэхээр яг бодит байдал дээр компаниуд маань үнэхээр тийм одоо бүх юм бүрдсэн мундаг хүний одоо ажилд аваад идэх юм уу? Эсвэл одоо яг хэр хэдэн хувьд нийцсэн хүний ажилд авд юм бэ? Тухайлбал чи ямар ажлын байр харсан чинь юу энгийн одоо энгийн нэг байгууллагын маркетингийн менежер ч гэдэг юм уу те тэгэнгүүт нэг 2 3 хэлтэй байх хэрэгтэй ч гэдэг юм уу те за 3-5 жилийн ажлын туршлагатай байх хэрэгтэй ч гэдэг юм уу те за гэтэл миний хувьд бол би яг энд магистр доктортай газарлуудаас сурж байгаа учраас яг маркетинг тал руугаа яг ажилласны туршлага нь бол байхгүй. Гэхдээ надад тэр маркетингийн ур чадвар байгаа гэж би өөрөө боддог байхгүй. Гэтэл би нэг яаж тэр одоо байгууллагад анкет явуулах гэж шаардлагатай нийцэхгүй байгаа даа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ тохиолдол юу ямар байсан бол яг бодит байдал дээр. За ер нь бол янз бүр компаниас бас өөр байгаа хэл та. Гэхдээ нийтлэг бол ер нь нэг миний хувьд бол нэг 80-аад хувиас дээш хувь тэнцэж байгаа үнэ бол ер нь авъя шүү. Ер нь хантай л гэсэн үг. Гэхдээ чи яг маркетингийн менежергээ хайгаад байвал мэдээд ажлын туршлага энэ төр шаарддаг байхгүй юу? Магадгүй чи ажлын туршлагагүй тохиолдолд эхнээсээ орж ажиллах юм бол мэрэгчлэнгээсээ ч юм уу тийм маркетингийн ажилтан ч юм уу доод байдлаасаа эхлээд ажиллах юм бол чи нөгөө хөрсөө суурэ мэдрээд эхлэн тэгээ чамд явцын дунд ажлын туршлага нэмэгдээд эхлэн тэгээ чи дараагийн өсөж хөгжих одоо юу байдیں те карьер хөгжил тэрлүүгээ явах боломжтой. Яг нөгөө шин төгсөгчдийн хувьд бол яг л ингэдэг байхгүй юу? Шууд л би менежер болчихъя, шууд л би удирдлага болчихъя гэдэг байдлаар хандаад ахаар чинь яг юм хоёр талтай л да. Дээрээс нь Монголын одоо нөгөө ажлын байрны нэршлүүд манаас жоохон хамаагүй байна. Одоо жишээ нь маркетингийн менежер гэдэг бол одоо гадны орнуудад бол менежер чинь маш одоо ийм томоохон ажлын байр шүү дээ тий. Удирдах магадгүй манай хувьд бол элцгийн даргын хэмжээний ажил. Гэтэл нөгөө компани жижиг томоос шалтгаалаад ажлын байрны нэршлээ бас шууд одоо
мэрэгчлэн ажилтан гэхгүй шууд менежер ч юм уу. Тэгээд ахаар хүмүүс маань бас тэр ажлын байрны нэршил бас жоохон төөрөөд байгаа мó гэж би хардаг. Анхнаасаа анхнаас тэгэхээр ажлын байр байхгүй ш байгаа аахгүй юу. Тэгэхээр яг өөрийнхөө ур чадварт тохирсон ажлын байран дээр хандах юм бол бүрэн боломжтой. Мөн энэ дээр нэмээд хэлэхэд бол юу байна? Хамаг группийг ч гэсэн одоо юу гэдэг их шаардлага өндөр байна. За одоо ингээд нөгөө маш юм өндөр шаардлага бид нар төгсөөд бол шууд ажлын туршлага байхгүй чинь туршлага шаардаад байна гэдэг. Гэтэл яг мэрэгчлэн гэх мэтлэн тийм өөрийнхөө хэмжээнд таарсан тэр ажлуудаас бол арга бүрэн боломжтой. 19 оны хэмжээнд хэд бол 2000-аад шин төгсөгч нарыг авсан байсан группийн хэмжээнд. Ажлын туршлагагүйгээр шууд одоо дээд өдөртөх албан тушаалаас ч юм уу эсвэл менежерийн зэрэгээс эхлэх боломжгүй гэсэн болж байна тий. Ер нь бид нар ч гэсэн одоо юу гэдэг наазахын байдлаар бодоход одоо шин төгсөгч хүнээр одоо шүдэ янзлуулъя. Одоо дөнгөж төгссөн хүнээр хүүхдээ багш хийлгүүлээ гэж боддгоо үстэй тий. Тэгэхээр чи нөгөө нэг сургуулийн төгслөөгээд тэр хүн яг одоо мэрэгчлэн одоо яг тийм юу гэдэг тий тийм хүн болчлоо гэсэн үг биш. Чи одоо мэрэгчлэн туршлагатай ажилтан болоход одоо бэлтгэгдлээ. Одоо чи тэр ажилтнаа болохын тулд чамд одоо тэрийгэ чадвар мэдлэг болохын тулд одоо чамд ажлын туршлага одоо чамд яг нөгөө амьдрал дээрээ гараад тэрийгэ хийж үзээд өөртөө яг өөрийн гэсэн туршлага ур чадвараа нөгөө нэг таалантд болох зүйл чинь ажлын туршлага ажил дээр гараад бий болдог байхгүй юу хүнд. Тэгэхээр Монгол байгууллагууд ерөөхдөө тэгвэл бүх хүний яг гүйцэтгэл дээрээс хуурлаад урамшуулал тэр өсөж ирэх боломжийг хэр болгоод юм бэ? Эсвэл яг таны хэлсэн шиг заавал одоо тухайн байгууллагад ороо 3-5 жил ажиллаж иж дараагийн чиний ахих дэвсэх боломж чинь бүрднэ гэж ийм шаардлага байдаг. Эсвэл нэгэнд орж хэрэг ажиллаж чадсан болвол өөрийнхөө ур чадвар мэдлэгээр нь одоо гүйцэтгэлээс нь тийм ээ хамаарат тэр алтан тушаал авах боломжийг олгодог. Одоо ер нь бас их одоо юу гэдэг айгүй тийм шинэлэг болж байна байгууллагууд анзаараад хахад ер нь заавал одоо нөгөө ажлын туршлага за хэдэн жил ажилласан хүнийг төвшүүлнэ энэ төр гэхээс илүү үнэхээр чи чадж байгаа мэдж байгаа бол магадгүй байгууллагатаа ингээд тэ доод албан тушаал ажилтнаасаа мэрэгчлэнээсээ орж болно. Үнэхээр чи чадж байгаа бол богино хугацаанд охиж дэвших боломжтой гүйцэтгэлээч тодорхой бодитоор үнэлүүлэх боломжтой байдаг. Одоо миний нэг томоохон компаниудын хувьд гэх юм бол тухайлбал одоо жишээдтэй хэлэх юм бол манай одоо энэ компаниудад группийн хэмжээний компаниудад бол маш залуу захирлууд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр хүний хувьд бол карьер хөгжлийн хувьд бол за нэг жил гаруй 2 жил орчим ажиллаад бүр удирдах албан тушаал дээр очсон ч хүн байна. Гэх мэтлэн тэгэхээр өөрөөс нь бас шалтгаалж байна. Нөгөө л чи өөртөө таалантыг бий болгох хэрэгтэй тийм. Тэгэхээр та 2070 оноос хойш тийм ээ одоо хүн нөө 3 жил ажиллаж байна гэж түр хэлсэн байгаа шүү дээ. Тэгээ энэ хугацаанд ер нь гадаадд төгсөөд ирсэн боловсон хүчин яг цэвэр дотооддоо Монголда боловсрсан хүчин хоёрын хоёрын хооронд ялгаа хэрэг байдаг юм шиг санагдсан байна тань. Яг гоо миний ажиглалтаар харахад бол аль алинд нь давуу болон сул талууд харагдчихэдэг. Мэдээж гадаадд боловсон хүчин гадаадд төгсөөд ирсэн хүмүүсээс бол одоо юу гэдэг илүү их юмыг харж үзсэн нүд тайлсан тий. За одоо орчинд нь мэдэж сурсан шинэлэг мэдлэгийг өөртөө бий болгож авч авсан гэх мэтлэн. За мэдээж хамгийн том давуу тал болох орчинд нь байгаа чинь хэл усаа бол маш сайн сурсан гэх мэтлэн. За сул тал нь гэх юм бол жоохон нөгөө хүний газар өөрийгөө л яг сурч амьдрахын тулд тэмцэж амьдрдаг учраас жоохон тийм нөгөө бие төвтэй болцсон харагддаг. Багийн ажиллагаа жоохон сул болцсон харагддаг. За дотоодод байгаа хүмүүсийн хувьд бол мэдээж хөрсөн дээрээ одоо Монголда сурж байна. Бас одоо юу гэдэг сурахын хажуугаар дадлага мадалгаач гэсэн Монгол компаниудтай хийчихэж байна. Анхнаасаа энэ юу гэдэг нийгмээ мэдрээд бас ингээд сураад ажиллаад явчихж байгаа байхгүй. За тэгээд тийм учраас ороод төгсөөд шууд ороод ингээд ажиллаа явахад бас боломжтой. Мэдээж дутагдал нь бол бас нөгөө л хэл гэх мэтлээ зүйлүүд байна. За тэгэхээр ер нь хаач очсон байгууллагад бол багийн ажиллагаа гэдэг бол маш чухал ач холбогдолтой байдаг шүү дээ. Байгууллагын алсын харааны төлөө нэг зүрх харсан нэг чиг хандлагатай байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр гаднаас ирсэн хүмүүс бол харьцангуй зөвхөн өөрийнх нь биеийг дааж явсаар агаад би гэсэн төлөвтэй болжээ гэж байна. За мөн дээрээс нь бол магадгүй миний бодлоор илүү одоо хөрсөндө дасан зохицох оршноо мэдрэх тэр тал дээр бас жоохон учир дутагдaltaй байдаг гэж магадгүй тийм ээ. Ер нь жоохон тийм юм ажиглагддаг.
Одоо жишээ нь магадгүй ингээд мэдж байгаа л ахalta одоо нэг төгсөөд ирсэн хүмүүс бол юу гэдэг те Монголдоо ингээд айгу эхлээд ирэхэд бол жоохон хэцүү санагдана. За одоо ажлын байр юу гэдэг орчин нөхцөл нөгөө л одоо гадаадд болоод хэдэн мянган доллараар нь орж исэн бол юу хийгээл тэр мөнгө олж исэн бол Монголд нэлээд одоо чартаж ээж нэлээд гайгүй албан тушаал дээр очиж нөгөө цалингаа авах гэдэг. Тийм ч учраас гаднаас ирсэн хүмүүсийн цалингийн хүлээлт өндөр, дээрээс нь одоо юу гэдэг те одоо хүсэж байгаа ажлын байрууд нь ч гэсэн нэлээд тийм өндөр ажлын байруудыг хүсэж байдаг л да. Тэгэхээр хүн маань бол Монгол маань хэр вүлээ, юу вүлээ бас тэрийг эхлээд мэдрэх хэрэгтэй. Тэгээ бас ингээд яг юм болгоно хоёр талтай гэдэг шиг тий. Яаж ч гадаад улсад сураад өчнөө хөрөнгө зарцуулаад бас дэлхийн хэмжээний боловсрал эрхлэлд ирчлээ гэдэг утгаараа магадгүй бас одоо Монголда сураад төгсөж байгаа хүмүүсээс илүү их одоо зүйлийг хүсэж байдаг гэж магадгүй юм. Тэрийг бас буруутгах бас аргагүй тийм ээ. За тэгээ манай подкастын сонсогч нарын бол дийлийнх нь одоо Солонгост сурж байгаа магистр ялангуяа бакалавр гэхээс илүү магистр сурж байгаа оюутнууд их байгаа, доктор сурж байгаа оюутнууд их байгаа. За тэгэхээр та ер нь Солонгосоос яг ирж ирсэн оюутнуудыг хэр таарч ив тийм ээ. Одоо бид нар бол ярьдаг штэ. Эндээс бол маш их зүйлээ сураад явж байна. Дор хаяж бид нар цаг бүр ястаа яг цагийг нэр яаж барьдаг юм бэ гэдгийг тийм ээ. Бүр ясанхандаа шинжилээд ингээд ойлгоод сураад явдаг тийм ээ. За хүнтэй амлсан хэлсэн ярьснаа бол яг гүйцэтгэх ёстой юм байна гэдгийг. За ажлыг би бас ажлын удаа тийм ээ цагийг яаж ашиглаж болдго юм бэ гэдгийг гихмэд маш олон зүйлийг бол сураад явдаг гэж хувьдаа бол өөртөө болдог байхгүй бид нар. Яг тэр ажил одоо олгож байгаа тийм ээ хүмүүсийн зүгээс одоо хамт ажиллаж байгаа хүмүүсийн зүгээс харахад ер нь ямар зүйл ажиглагддаг вэ? Тавар тал сул тал гэвэл та. Ер нь бол бас таарч исэн л да дөнгөж төгссөн Солонгосоос ирсэн хүүхдүүдтэйг бол ажилд авч исэн. Мэдээж бол ажлыг хийж сурсан бас давуу талтай байдаг. Юмыг олон зүйлийг зэрэг амжуулах гэдэг юм ачаал даад сурсан гэх мэтлээ ажлыг бол айгүй хийж сурсан байдаг. Харин нөгөө нэг сайн хэлсэн шүү дээ. Жохон багийн ажиллагаа жохон сул болсон байдаг. Ганцаараа л юмаа сайн хийгээд байдаг. Бусдаагаа харьцах багийн ажиллагаа жохон сул болсон байдаг. Жохон нөгөө бид төвтэй биш би төвтэй болсон хүмүүс харагдаад байдаг. Тэд нар маань нөгөө л ингээд нөгөө дандаа чанагдаж гэдэг юм уу те ажилдаа орж ингэж яагаад явцдаа ингээд яг ингээд нюансаа олно гэдэг шиг те зохицоод ирдэг байхгүй юу. Тэгэхээр нөгөө хүмүүс байгууллагууд чинь тавиад байгаа багийн ажиллагаа, за хувийн зохион байгуулалт, за юу гэдэг ингэх мэтлээ юм soft skill-үүд чинь нөгөө ажил дээр гарч ягаад хүнд өөрт нь бий болдог ур чадварууд байхгүй юу. Нөгөө сургуулаас тийм өгөгддөггүй. Заахгүй тийм ээ. Тий. За тэгвэл одоо ер нь тэгэл яг одоо бодит амьдралтайгаа ингээл уялдуулаад ярих юм бол мэдээж хүн болгон амьдрах гал тийм ээ ажил хийж байгаа штэ. За тэгэл хүүхдээ одоо хүүхдүүдээ өсгөхгүй юмсан тийм ээ. Мөр бүтээ явуулчих юмсан, ажилдаа байлцах юмсан гэл тийм аль алигаа зохицуулчих юмсан гэл ар гэрээ гэхгүй ажиллаа гэхгүй гэл яг Монголын бодит байдал төр бол тийм л байгаа. Цалингийн хэмжээнд гэсэн дэлхийн хэмжээнд нэлээд одоо хайгуур явж байгаа тийм ээ. Тэгэхээр цалиндаас л ханамжтайгаар ингээд үнэхээр энэний төлөд ажиллаж байгаа менежерээс доод төвшний одоо ажилтан бол Монголд товор ах гэж бодож байна. За гэхдээ тэр ажилчид үнэхээр одоо тэр голоод байгаа ч гэдэг юм. Эсвэл тэр амьдралтанд хүрэлцэхгүй байгаа хэмжээнийхаа тийм ээ тэр цалингийн хэмжээнийхаа хэмжээнд хүрэх үед тийм одоо ажлын бүтээмжтэйг ажиллаж чаддаггүй тийм ээ. Нэгдүгээрт тэрийг бас тухайн ажилчнаас өөрөө бодох хэрэгтэй. Би одоо 800 мянган цалин авч байгаа. За би яг энэ 800 мянган цалинд хүрэх хэмжээний бүтээмжтэй би энэ байгууллагт ажиллаж байна уу тийм ээ. За эсвэл би 800 мянган цалин авч ирсэн энэ компани надад сая 600 мянган ажил хэлгээд байна. Үнэхээр намайг одоо гэр бүлдээ нэг хором анхаарал өгөх боломжгүй болтол ийм ачаалттай ажиллаж байна. Энэ бол нэг асны хөдөлмөрийн мөржлөг юм а гэж тийм ээ. Тэгэхээр таны бодлоор юу гэж бодож энэ цалингийн хэмжээ, энэ ажлын үр бүтээмж, ажлын ачаалтын хэмжээ хоорондоо харьцаа юу нэ хэр явж байгаа гэж бодож байна. Ер нь юм хоёр талтай л да тий ямар компанид оо ямар албан тушаалд оо гэдгээсээ шалтгаалаад янз бүр ах. Тэгэхээр би яг тийм юм аа, ийм юм аа гэсэн нэг нөгөө туйл тувааж хэлж чадахгүй гэсэн. Зарим компанид бол мэдээж үнэхээр бүр хөдөлмөрийн мөлжөөд олон цагаар ажиллуулаад цалин бага өгөөд явж байгаа. Зарим компанидэр үнэхээр чи хийж чадж байгаа бол цалингийн чи хангалттай өгөөд нэмээд урамшуулал бонус юу гэдэг тэр болгоныг өгөөд явж байгаа компаниуд байгаа. Тэгэхээр юм хоёр талтай. Тэгэхээр бид нэр альч компани тэнцэж одоо юу гэдэг
ур чадвараа үнэлүүлж чадах үс байхын тулд өөрсдөөс маань нэгдүгээр шалтгааллах нь байна. Дараа нь бид нар дараагийн зүйлүүдэд бол хүнээс нэхэж одоо шаардж болно шүү дээ. Хийцэн байгаа цагт өөрөө хийцэн бол тийм ээ. Үнэхээр одоо үр дүн гаргацсан бол шаардлага бас тавих эрх нь бол байдаг бах тийм ээ. Өөрөө ер нь бол ур чадвартай ажилтан болцсон байгаа тохиолдолд Монгол бол бас ажлын байр байхгүй ш байна. Үнэхээр үнэлэхгүй ш үнэлээд байгаа байхгүй. Нэг үг байдаг шүү дээ тийм. Харанхуйг зөвхөж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэг шиг. Үнэхээр бид нар одоо ингээд ажлын байр байхгүй байна. За цалин үс хөрөхгүй байна гэхийн оронд би өөрөө тэр цалиндаа хөрөхөж ажилтан болчих юм бол хаач ажил байна. Хаач үнэлүүлж болж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр бид нэр оюутнуудаа нэгэн л цаг хугацааг алдаад цаг хугацаа гаргаад гаргаад сурж байгаа юм чинь маш сайн чанартай сураад зөвхөн тэр мэргэжилтүүдийг өөрийгөө хүмүүсийнхаа хөгжил талаас тий маш сайн хөгжүүлээд түрүүгээр юм байгаа байхгүй юу. Компаниудын чиг хандлага яг урд нь бол нөгөө гадаад төгс нь илүү давуу тал болно нэтер гэж тэгдэг байсан бол одоо бол гадаад байна уу, дотоод байна уу тэр нь хамаагүй. Үнэхээр чи маш чанартай сураад тий. За компанид орж иж ажиллаа гэхэд маш одоо чадварлаг ажилтан байх юм бол чиний хаан сурсан чинь хамаагүй. Өөрөө л яг сурсан мэдснээ өөртөө чадвар мэдлэг болгож чадсан л ах юм бол ер нь бүх зүйл чамаас шалтгаална шүү дээ. Хааж. Тэгэхээр дөнгөж ажилд ороод магадгүй ажлын орчин ч юм уу, ажлын одоо үйл даалгавар ч юм уу, эсвэл цалин хөлс ч юм уу, одоо сэтгэлж хүрэхгүй байлаа гэх тэрхүүн хугацааны жижигхэн ямиг дэсч гараад өөрийгөө илүү дайчилж харуулад тэр өөрийгөө танилцсныхаа дараагаар тэр дараачихын шаардлагыг тавиад тийм ээ ахиж дэвших боломж нь хангалттай байгаа юм. За тэгээд Солонгос бол бизнесийн удирдлага тэр дундаа хүний нөөцөөр сурж байгаа оюутнууд бол ерөөхдөө л их байдаг байхгүй юу? Тэгэхээр би бол одоо нэг Монголд ажиллаж байхдаа өөрийнхөө компани хүний нөөцийг хараад үнэхээр одоо биширдэг байсан байхгүй юу? Бүр санаасаа ингээд хүнийг ингээд таньдаг болчдөг юм лээ тий. Анхнаас тэр хүний одоо тийм төрмөл одоо тийм авиас байна уу хүнийг ингээд таньж мэддэг болчдөг тий. Эсвэл одоо үнэхээр одоо олон жилийн арилжааны туршлага дээр ингээд яагаад идэм юм? Ер нь бол түрүүн хэлсэнтэй хүний нөөцийн менежерүүд хүнтэй ажилладаг. Бид нар ямар нэгэн тоног төхөөрөмжтэй биш. За тоног төхөөрөмжтэй бол нэг бодлын амар л ахaltaа. Асаалаа, унтраалаа, магадгүй батарейгийн солилоо гэх мэтлэн. Хүнтэй ажиллаж байгаа учраас бид нар маш мэдрэмжтэй, маш нарийн одоо тэгж ажиллах хэрэгтэй. Ялангуяа хүний сэтгэл зүйтэй ажиллаж байгаа учраас. Тийм учраас олон жил хүнтэй ажиллахаар ер нь хүнээ таньдаг бас нэг юм суур суучдаг гэх юм уу? За магадгүй хүний нөөцөөр сурж байгаа оюутнуудад зориулаад тэг эсвэл хандаад хэлэх одоо чухал скил юу байх вэ? Тэ энэ татар зөвлөгөө өгч юм. За сүүлийн үед бол нэлээд юм одоо хүний нөөц маань илүү тийм одоо автоматчж जैन тэ мэдээж олоо гой сүүлийн үеийн програм янз бүрийн гарч ирж जैन болж байна. Гэхдээ эдрийг бол бид нар сураад авчина. Хамгийн гол нь бид нар хүнтэй ажиллах учраас өөрөө нэгдүгээр зөв байх хэрэгтэй. Хүмүүстэй зөв шаардлага тавьж явах хэрэгтэй. Хүнээ их мэдэрдэг байх хэрэгтэй. Хүний нөөцийн менежер гэсэн одоо нэг ажлын байрны нэршлээ бодсон ч гэсэн бид нар хүний нөөц бол маш одоо шахагдшгүй, дуусшгүй нөөц ахгүй юу. Тэгэхээр энэ хүн бол энийг л хийх нь энэний потенциал энэ л юмаа гэсэн нэг тийм цензур заалгүйгээр үнэхээр чи яаж тэр хүнийг одоо ажилуулж чадах уу, тэр дотоод нөөц боломжийг яавал илүү нэмэгдүүлж чадах уу гэдгээ бодож л ухаан зарж л хийх ажил л да. Бас их гоё мэрэгжил би бол энэ мэрэгжилтэй их хайртай. За тэгээ таны одоо ажлын тусгаас харахад гадны боловсрол за тэр Солонгос улсын боловсрол тийм ээ боловсрол дээрээс боловсон хүчгүй Монголд ер нь хэр их үнэлэгддэг вэ? Энэ тал дээр та юу гэж бодож байна? Ер нь үнэлэгдэн л дээ. Солонгосчууд илүү юм шудраг яс центр санагддаг надад. Боловсролын систем ч гэсэн их юм шудраг санагддаг байхгүй юу? Би ч өөрөө манай бакалавр бол хүрээ мэдээлэл холбооны дээд сургууль байсан. Солонгос багш нартай учраас станаа дүм мөн дээр найраа мараа гэж байхгүй яг яс сурдаг байхгүй. Тийм нэг суур маань тийм байсан учраас яг би бүр тэрээр ялангуяа Солонгост сурж байгаа хүмүүсийг бол их яс гэдгийг нь бол мэднэ. Шудраг системээр сурж ирсэн гэдгийг нь бол мэддэг. Тэр маш их чухал. Тэгэхээр та бүхэн хаач үнэлэгдэн санаа зовлтгүй гол нь хувийн тэр одоо нөгөө soft skill-үүдээ сайн хөгжүүлээрэй л гэж хэлээ да. Багийн ажиллагаа тийм ээ. Өөрөө зөв зүйтэй хандлагатай авах хэрэгтэй авах нэ. Өөрөө бас одоо юу гэдэг те. Өөрөө шалтгааллах зүйлүүд юу вэ? Та тэгвэл тэр soft skill гэдэг бүр хаад жоох ухаад яриад ойлгуулад өгөөч.
яг юу ороод байна. За хандлага дотроо жишээлбэл яг ямар хандлага байж болох уу гэж жишээ татаад ч юм уу те. За одоо аливаа юмны харах үнцэг гэх юм уу да. Бид нар нэг эмийг аль зүнзгүй харж болно. Жохон сөрөг хүн бол дандаа л болохгүйг нь түүж хараад идэг бол эерэг хүн бол болохыг л хараад идэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг хэлээд байгаа штэ хийх хүн аргаа олно, хийхгүй хүн шалтгаан олно. Үнэхээр чиний хандлага эерэг л ах юм бол ямар ч ажил дээр чиний аргаа олоод тэрийг хийгээл авахгүй ард нь гарна. Сөрөг хүн бол ямар ч сайхан боломж болцоо өгсөн байсан чи болохгүйг л хараад байна. Тэгэхээр эн чинь нөгөө нэг харах үнцэг хандлага гэдэг чинь маш чухал байгаа. Тэгэхээр чиний амьдрал сайхан зүйл өчнөө байгаа. Мэдээж асуудалж байгаа. Чи алийг нь илүү фокуслж илүү төвлөрч харж ин тэр чинь их чухал. Нөгөө томруулдаг шил байдаг шүү дээ. Томруулдаг шилээр чи юун дээр томруулж харж ин тэр л тодорно гэдэг шиг амьдралаас чи юун дээр илүү фокуслж харж ин тэр чинь чиний амьдрал чиний одоо нэг үзэл бодол тодороод ирэх байхгүй. Тэгэхээр одоо Монголын компаниуд ийм байна да гэд одоо дандаа сөргийг хараад байвал жоохон сөрөг одоо нэг юун дээр фокус өгөн тий. Тэгэхээр ажил хөдөлмөр альва өөртөө ч гэсэн хандахтаа юугаа чи томруулж хармаар байна. Харах үнцэг гэдэг чинь ер нь бол их чухал. Нөгөө хувь хүний SWOT шинжилгээг ярьдаг те SWOT шинжилгээг бид нар те талаа олж хараад боломжийг олж харахгүй эсвэл сул тал хараад одоо нэг аюулыг олж харахгүй гэдэг. Тэгээд авах гэдэг чинь. Яг тийм байна. Окей. За тэгэхээр оюутнууд асар их боломж нөөц бололцоо Монголын компаниуд маань одоо тийм ээ харьцангуй нөгөө өмнөх үеийг бодох юм бол илүү их боломжийг олгодог өгдөг болсон байна. Та түүнд нийт хүс өөрийгөө бэлдэж очиж жоохон хүн талаас аа тийм ээ. Зүгээр яг уу нөгөө уриалга болгоод хэлэхэд бол сүүлийн үед одоо энэ томоохон компаниуд хүмүүсийг үнэхээр чи чадчихлаа гэвэл цалингийн айгүй нэмдэг өсөж хөгжих боломжтой энэ төр болсон байхгүй. Тэгээ олон жилийн туршлага энэ төр гэхээсээ л хуучин бол за одоо 5-10 жилээ ажилласан хүн хамгийн одоо ахмадыг ч юм уу тэгдэг байсан бол одоо хандлага чинь шин тренд гараад байна. Үнэхээр чи юу мэдэж чадчих тэгэх юм бол цалин мөнгө чи өсөж ийн карьер хөгжил чинь боломжтой. Тийм л анда шинэ үеийн залуус бол бүх юм боломжтой. Маш сайн сур Монгол улсынхаа хувь нэмэрт хөгжилд одоо та нарын л одоо хувь нэмэр их хэрэгтэй байна. Тэгээ яг одоо ганц нэг компаниудад ажиллаад ганц нэг компаниудыг магадгүй тэрэн дээр одоо нуруугаа ахуулчаа тий цалин бага байсан, ажил их байсан. Тэрнээсээ болоод бити нийтлэг компаниуд гэж хараарай. Компаниуд бас магадгүй ингээд үе үеэ шатаад агаад бас хөгжиж байна. Тэгэхээр өөрөө шалтгааллах зүйлээ маш сайн хийддэг байхад чи хааж өндлүүлнэ гэдгийг л дахин дахин хэлээ да. За ойлголаа. За тэгээд бидэнтэй ярилцсан танд өөрийнхөө бас санал бодлоо хуваалцсан танд маш их баярлалаа. Тэгээд цаашдынхаа ажилд нь амжилт тий хамгийн сайхан бүхний хүссэн өрөөё. Танд хэлэх зүйл байвал хэлээд хоолой өндөрлөө тий. За тэгээд энэ подкаст сонсож байгаа нийт одоо оюутнууд та бүхэн маань сурах зүйлээ маш сайн сураад Монголдо ирээд Монголынхаа хувь нэмэрт томоохон хөрөнгө оруулалт хийгээрээ та бүхний орон зай дутагдчихжээ шүү. Монголд чинь чадварлаг болсон хүчин бас мэдээж дутагдaltaй байна. Маш сайн сураарай, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье да. За баярлалаа. За тэгээ сонсогчдоо энэ удаагийн дугаар маань таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд дараагийн подкастаар эргэж уулзлаа. Түр баяртай. За баяртай.